нэг багш клубынхаа хүүхдүүдэд 30 ширхэг од тарааж өгөхөөр болсон бөгөөд хүүхэд бүрт дор хаяж нэг од, хүүхэд бүр өөр тооны од авахаар тараавал клубт хамгийн дээд талдаа хэдэн хүүхэд байх боломжтой вэ гэж. За тэгэхээр энд бол дор хаяж нэг од гэж байна те. Тэгэхээр хүүхэд болгон од авсан гэсэн үг. Одгүй хүүхэд бол байхгүй гэсэн. За тэгээд дараагийн хэсэгт нь болохоор хүүхэд бүр болохоор өөр тооны од авсан гэж. За тэгэхээр хамгийн ихний хүүхдийг бол нэг од авсан гэж үзчих юм бол дараагийн 2, дараагийнх нь 3, 4, 5, 6, 7 гэх мэтлэнгээр бол ингээд однуудыг авсан гэсэн үг. За тэгэхээр эндээс бол яг уу гэхээр энэ эдгээр тоонуудын нийлбэр бол 28 байгаа. За тэгэхээр 30 од бол тараахаар болсон гэсэн. Тэгэхээр бүх хүүхдүүдэд бол яг уу гэхээр ялгаатай од өгсөн гэсэн учраас хамгийн сүүлийн хүүхдэд болохоор 9 од өгсөн гэд үзчих юм бол бид нэр харуул яг уу гэхээр нийт 30 одыг бол ингээд тараачих боломжтой болсон гэсэн. За тэгэхээр эндээс бол энэ клубд бол 7 хүүхдүүд даа гэсэн хариу гарах нэ. Хамгийн дээд тал гэсэн учраас 7 гэсэн хариу гарах нэ.